санхүүчнэр гэж байлаа. Тэр таваарыг яаж үр дүнтэй цааш нь ашиглах вэ? Бүгд байхгүй, малчинд найдсан. Мал бол өсгöd байна. Малчин үний бол буруу биш. 160 мянган малчин тасралтгүй таваар гаргаж байна. Арьс, үс, яс. Энийг дараагийн боловсруулах, хөрөнгө оруулах асуудал нь технологи хөрөнгө оруулалтанд хүлээгдэж байгаа байхгүй. Энэ бол чинь доллар нэгдэхгүй мөртлөө бид нар 10,000-аар мах авч идэж гин гэдэг бол хаан зохицуултын асуудал гэж наач гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ асуудлаар манайх нотны армоно нэгдэлтэй хамтарч судалгаа хийсэн. Тэгэхээр ганцхан жишээ хэлье л дээ. Монгол үдэд хүчний малтай байжгаад малын гаралтай түүхэн эдийн экспортоос бүтээгдэхүүний экспортоос бид нар дөнгөж 100 сая доллар болдог. Тэгтэл Голланд бол дунд түвшинд биотехнологийн түвшинд боловсруулад 5.7 сая малаас 35 тэрбум доллар болж байна. Бэлэг бол 2.7 сая малаас 135 тэрбум доллар болж байна. Тэгэхээр нэг чиглэл төрөлжин гэдэг маань энэ. Тэгтэл уул уурхаас гадна манад байгаа үнэхээр нөхөн сэргээгдэх баялаг маань энэ. Бид нар өнөөдөр малын гаралтай бүтээгдэхүүнийхээ дайвар бүтээгдэхүүн нэмэлт эдүүдийг нь бид нар мөнгө гаргаж байгаа тусдаж байгаа шүү дээ. Тэгтэл энэ маань үндсэндээ бидний нөгөө гаднаас худалдаж авч уудаг уураг, нөгөө үнэтэй коллаген, нөгөө эмнэлгийн багаж хэрэгцэл, нөгөө наалт, мэс заслын уутас, бидний уудаг эмийн капсулын үндсэн түүхий энд явж байна. Монгол орн үнэхээр баян. Тэгтэл бид энийг олж харж чадахгүй, технологио хөгжүүлж чадахгүй, энэ чиглэлд бодлоготой явахгүй байна. Тэгэхээр нэг юм баг л да. Хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд өнөөдөр бүгдээрээ юм хийх гэж оролдож байна, зүтгэж байна. Энэ хүмүүс нэг үйлдвэрийн үр ашгийг л тооцож байна. Тэгтэл нэг үйлдвэрийн үр ашигаас биш, үндсэндээ олон хамтарсан үйлдвэрүүдийн кластерын тэр үн цэнийн гинжин хэлхэнээс бид нар илүү их ашиг олж чадна. Тэгэхээр нэг чиглэл төржнө гэдэг маань энэ. Энэ дээр манай нэгдсэн бодлого хэрэгтэй. Одоо дөнгөж явж очиж байгаа. Бид нар саяхан болвол бий болгосон бүх баялаг маань хувийн өмч, аж ахуй нэгж, компани турдах. Өнөөдөр манай малчичсан бас яг л тийм л байдалд байна. Гэтэл уул уурхаас түрүү хэлж байгаа. Манад хамгийн том валют эргэж байгаа, хамгийн том мөнгө эргэж байгаа санхүү уул уурхаа дээр байгаа. Чинь зарим компани шүү дээ. Уул уурхаас алтнаас олсон мөнгө хөрөнгө оруулалтаараа газар тариаланд Канадын технологи оруулж ирээд гаагаас 60-аас 70 центнер авч ин сэлэнгээд туслахаатай. Энэ бол нэг капиталаас нөгөө капитал руу шилжих хөдөлгөөн бол хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа байхгүй. Тийм учраас biz хамгийн том хөрөнгөө валюта гацаасан юм уул уурхаа байна. Уул уурхаа энэ бизнесийн гацалт нь юун дээр байдг вэ? Нэгдүгээр төрийн нийтийн амралт өмч гараагүй. Хоёрдугаар бид нар уул уурхаа эдийн засгийн үндсийн үндэс болсон хайгуулыг 6 жил зогсоочихлоо. Энэ л зогсох юм бол тэр талын бизнес ерөөсөө тэгэл ингээд дараалал зогсож байгаа юм л одоо гэх мэтлэн асуудал байна. Тэр нэг юм тойроод ингээд яриад байна л да. Юу гэхээр түрүүн энд бодит сектор буюу яг үйлдвэрлэгч нартай холбоотой асуудлын хүрээнд за оюун багш бас энэ валютын анхтай холбоотой асуудал яг хөрөнгө оруулалттай холбоотой асуудал гэдэг. Тэгэхээр ерөөсөө эдийн засгийн зүгээр бодлогын макро түвшинд онлын хувьд ч гэсэн практикийн хувьд ч гэсэн ингэж харагддаг л дээ. Юу гэхээр мөнгөний бодлого, төсвийн бодлоготойгоо тэгээ валютын анхны бодлоготойгоо зөв нийцтэй уялдчихэж эргээд бодит секторт яаж нөлөөлөх юм бэ гэдэг л асуудал. Энэ хүрээндээ бид нар ярих хэрэгтэй. Тэрнээс яг хэсэгчлэрээ одоо ингээд яг засгийн газрын сектор гэдэг ч юм уу төсвийн секторыг ингээд тэр дотор ингээд жижиглээ ингээд яриад бидний цаг үнэхээр хүрэхгүй. Мөнгөний сектор, мөнгөний бодлого, валютын анхны бодит сектор гэдэг хувийн эрхлэгчдийн асуудлыг ингээд тойроод яриад бол энэ гарч бид нар олж чадахгүй. Тэгэхээр одоо зүгээр миний харж байгаа зүгээр өнцөг юу байгаа вэ гэхээр ерөөсөө засгийн газар Чулуунбат зөвлөх яг энэ ажлыг гүйцэтгэдэг төв банк, сангийн яам, бодит сектор төр ажил үйлдвэрлэлийн эрхлэгчдэртэйгээ нэгдсэн тэр стратеги бодлогыг төлөвлөх тэр том багаан ажил бол. Тэгжээж энэ ийм стратегид бид нар үлдчихэж байгаа 2 жилийн хугацаанд ийм стратеги бодлоготой явна. Засгийн газрын сектор энэ ажил чиглэлээр төсвийн тал дээр ингэж ажиллана, төв банк нь ингэж ажиллана, бодит сектор нь эргээд ингэж нөлөөлнө. Эргээд жирийн иргэнд хамгийн гол нь энэ эдийн засгийн өсөлт чи яаж хүртэх юм бэ гэдгийг тодорхой олж гисэн. Цалингаар юм уу өөр ямар байдлаар яг жирийн хүмүүсийн амжиргааны түвшинд яаж нөлөөлөх. Өнгөрсөн хугацаанд л ерөөсөө өнгөрсөн хугацаанд тэгэхээр яг ингэж яг нэг хилцүүлэн сэдв ингээд байхгүй хямралыг давах төсөв ба эдийн засгийн төлөвлөлт гэж бид нар өнөөдөр магадгүй нөгөө төсвийн тодтгол төсөв жил болгон баталдаг. Гэхдээ жирийн иргэд яагаад энэ жил ядуу энэ тодтголыг илүү анхаарав? Өөрсдийнх нь амжиргаатай холбоотой бас асуудал яриад эхэлж байгаа учраас тэгэхээр энэ төсвийг хэр сайн зөв өнөөдөр төлөвлөж чадвал эдийн засгийн одоо бидний яриад байгаа энэ
механизм нь шийдэх нөгөө эрх зүйн тогтвортой байдлыг за эндээ уялдаад энийг өөрчлөх ёстой мөн гэд гарцыг харах ёстой болов гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр би иргэдээс бас ярилцлага авсан энийг хараад эргээд та хүмүүс төсвөрүүд ингээ орж өгөөд задлаад тэгээ эдийн засгийн төлөлтийг хийдүүлэх харуул ямар вэ? Тэгээ иргэдийн ярилцлагыг дараа. За энэ хэмнэлтийг бол ерөөсө ганцхан ажилч ард түмэнтэй юм биш. Одоо засгийн газар өөрсдийнхөө бизнес эхлээд хэмж байгааг харуулвал ард түмэн зүгээр ойлгоно. Тэгэхгүйгээр шууд ард түмэн рүү ингээд дайраад бүгдийн мөнгө алдарт ихий одоо малын хөдөлгөөний татвар хүртэл нэмэгдээд байна шүү дээ. Энэ хэдэн малчилт манай эдийн засгийн гол суур бааз шүү дээ. Ийм хямралтай байгаа үед зэрэг олон татварууд зэрэг оруулж ирж болж байна уу юу? Дээрээсээ их л хамаахгүй ерөнхийдөө надаас их л ашигч юм лээ. Маш зөв шүү дээ. Өөрсдийнхөө урсгал зардлаас наацх нь хэмнэт гэж тийм ээ тэр бензин тосныхаа мөнгнөөс мөн үү наацх нь гадаад татгшаад имийг хэндэг зугаалдаг мөнгнөөс хэмнэн л дээ. Өөр гарцал хайгаасаа л гэж боддгийн томчуудыг. Зүгээр нэг татвар төлөөс нэмээд ард түмэн дээр ачаалал нэмээд энэ хямралаас гарчих нь гэж бол байхгүй шүү дээ. Иймэрхүү маягаар эдийн засгаа хөгжүүлэх бас буруу гэж бодож байна. Одоо яг ингээ хямралтай үед нэгэнтэй л ажиллаж байгаа нэг олон хүн халмааргүй л байгаа. Уламж ажилгүй хүн болно. Цаана тэр улсуудын шаардлагад аргэр нэг юм олон хүн болно та. Магадгүй эдийн засгийн яг юм хүндхэн үед төсвийг тооцохдоо яаж тооцох вэ? Ард түмнийхээ орлогыг илүү багасгаж тооцох хэрэгтэй юм. Арай өөр уян хатах хэрэгтэй юм. Тий, өнөөдөр энэ төсөв өгсөн энэ улсын төсвийн энэ том асуудлаар бид одоо энэ хэлцүүлэгт оролцож байна л да. Тэгэхээр өнөөдөр ер нь улсын төсвийн одоо боловсруулалтын байдал, одоо хэрэгжилтийн байдал, дүгнэлтийн байдал гэдэг энэ үе шатууд одоо ямар түвшинд байгаа вэ гэдгийг одоо бид эргэж одоо бодох энэ боломжийг бол одоо энэ 2015 оны улсын төсөв одоо өмнөх жилүүтэй харьцуулбал одоо өмнөхөөсөө илүү энэ боломжийг одоо бидэнд бол олгож ийнэ гэж харж байна. Яагаад гэвэл өнөөдөр сая манай иргэд бас санаа бодлоо илэрхийлж байна. Энэ бол бас том дэвшил. Яагаад энэ төсвийн орлого нь одоо юунаас бүрддэг юм тийм ээ? Тэгээ энэ ер нь энэ улсын төсөв гэдэг чинь ер нь үүрэг зорилго нь юу юм? Энэ иргэдийн сонирхол одоо өнөөдөр дээшилж байна л да. Тэгэхээр өнөөдөр манай одоо жирийн иргэд бол энэ улсын төсвөөс хэдхэн зүйлийг л хүсэж байгаа. Нэгдүгээр ажилтай байх, ажилтай одоо ажлын байртай байх асуудал, цалин орлоготой байх, боломж байвал дээр авж байгаа цалин орлого нь өөрийнх нь амьдралд одоо хөрөлцөхүйц байх. Тэгээ мэдээж одоо эмнэлэг боловсрал гэдэг яг одоо хүн бүрийн одоо хүсэн хүлээдэг хэрэгтэй одоо юм үйлчлэгийг энэ улсын төсвөөр дамжуулж төрөн одоо иргэдэд үзүүлдэг. Тэгэхээр энэ явц одоо сүүлийн одоо 25 жил ер нь энэ зах зээлийн шин тогтолцоонд орсноос хойш одоо ямар байна вэ гэдгийг бид жил бүр л одоо энэ улсын төсвийн үед энэ маргааны үед онол талаас нэлээд ярьдаг. Тэгээд л төсвөө баталдаг. Тэгээд энэ төсөв боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, эргээд энэ төсвөө одоо дүгнэх энэ үйл явц болж гин үгүй гэдгийг бид одоо бодох цаг нь болсон. Тэгээ өнөөдөр ингээд бид энэ 2015 оны улсын төсөв одоо ямар байдалтай одоо хэлцүүлэг нь явагдаж байна уу гэдгийг бас бид одоо ингээд бодит байдлаас харна шүү дээ. Өнөөдөр бид цаг хугацаанд нь одоо энэ улсын төсвийг одоо батлана гэж улсын хурлаар 2014 оны 11 сарын 15-нд багтаагаад ямар байдалтай баталсан төсөв хэрэгжиж эхлээгүй байжгаад төсвийн тодтол болж орж ирвэ. Энэ дээр одоо бараг эдийн засгийн одоо онол мэдхгүй зүгээр амьдралынхаа асуудлыг одоо хариуцаад явдаг жирийн иргэн одоо хүртэл гайхаж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энэ төсөв онол талаас янз бүрийн байдлаар энэ төсвийг сайжруулах боломж болцоо байдаг баг. Гэхдээ жирийн иргэнд энэ төсөв ойлгомжтой байх хэрэгтэй. Эргээд үр дүн нь улс орны эдийн засгийг сэргээгээд эдийн засгийн үр ашгийг ард олон нь одоо жирийн иргэд нь одоо хүртдэг. Бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд нь бас энэ төсвөөр дамжуулж одоо өөрийнхөө бизнесийг хөгжүүлдэг. Энэ л одоо энэ орон зай гэж энэ төсөв маань өөрөө бий болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ орон зайг одоо бий болгож чадж гэнэ үгүй гэдгийг бол яг одоо өнөөдрийн амьдрал харуулж байна. Өнөөдрийн төсвийн хэлцүүлгийг одоо та бүхэн өдөр тутам харж байгаа. Тэгэхээр төсөв одоо Монгол улсын төсөв гэдэг бол том одоо хөрөнгө оруулагч. Тэгэхээр одоо төсвийн хөрөнгө оруулалт бол нэлээд таанагдсан. Одоо магадгүй энэ халамж иргэдийн халаас руу орох юм яа шийдэх нь бол одоогоор тодорхойгүй байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг энэ асуудал юм л да. Яг нэрэндээ бол улсын төсөв бол улсын хурлын онцгой эрхийн асуудал. Их хурлын 76 гишүүн энийг шийддэг. Засгийн газраас оруулж ирсэн төсвийг. Гэтэл 11 сарын 15-ны байдлыг саная. Яг төсөв хилцэж явах үед тэр 76 нөхрийн ажлыг хийж ирсэн үү гэдэг асуудал байна.
тэр үед нь засгаа солиод ерөнхий сайдаа огцруулаад дээр нь сангийн сайдгүй бид нар тэр бантанг өнөөдөр дахин засах гэж энэ тодруулга орж ирж байгаамаа. Яг тэр төсөв хэлцэх үеийн 45 хоногт 76 нөхөр ажиллаа хийгээгүй төлөө өнөөдөр бид нар энэ шин шийтгэл орж ирж байгаа юм шүү. Өнөөдөр ч энэ бидний асуудал биш. Нэг нарийн доол. Жишээ хэлье л да. Одоо улсын хуралд оруулж ирж байгаа засгийн газраас оруулж ирж байгаа төсөл дотор 6 сая төгрөг хэмнэхийн тулд бүхэл бүтэн үндэсний хөгжлийн хүрээлэнг өөр байгууллагад нэгтгэнэ гэсэн ийм санал явж байгаа юм. Тэгэхээр 6 сая төгрөг хэмнэдэхэ гэсэн бол бид нар хэмжих боломж байсан байгууллага. Бусад өөр газраас төсөв хэмнэх их сурвалжийг олж өгөөч, тооцоо судалгаа хийж өгөөч гэсэн бол бид нар хийгээд